Орой минь үзэгчтэй том тооны нэвтрүүлэг эхэлж байна. Илүү л хөрөнгөтэй хүнээс мөнгөний аваад одоо хэрэгцээтэй хүнд дамжуулагч. Гол асуудал бол гадаад худалдааны алдагдлал байсан байхгүй. Гадны хөрөнгө оруулалтыг авахгүйгээр хөгжсөн улсын дэлхий дээр нэгч байхгүй байх гэж. Нэг гэл хэлэхэд айж байгаа бол уусаа баяжих сэтгэл зүй хаалттай гэсэн. Асуудал болгоны ард боломж байгаа. Том асуудал бол том боломж байна гэсэн. Койныг яа аваад ч юм уу яа байлгаад. Үнцэн өснөө. Монголчууд өөрсдөө айгүй growth mindsetтэй үндэстэй байхгүй юу? Та тэр ажлын цалингаа нэмсэн үү? Нэмлгүй яах вэ? Нэмсэн. Дотор төхөөсөн мөнгө маань ингээ байхгүй болцсон. Энэ нөгөө хэрэглээ. Зүгээр яг л хэрэглээ. Хөрөнгө оруулалт юунд орж байгааг мэдэхгүй ирнэ дагаад орчдөг. Энд нэг луунд чинь онцчлогс ирэх юм бол айхтар зүйл болно гэх. Тэгэл эдийн засгийг тэнд байдаг одоо нэг хэдэн ухаантай улсуудын боддог хийдэг ажил гэж юусоо бодож хэрэггүй. Та бол одоо гэртээ сууж байгаа, телевизээр сууж байгаа үзэгч бол та өөрөө эдийн засгийн нэг бүртгэл хийсэн. Эдийн засаг санхүүг хэлбэрээр хүргэнэ. Том тоо нэвтрүүлэг. Инфляц бидэнд яаж нөлөөлдөг вэ? Инфляц гэж юу вэ? Инфляц бол үнийн ерөнхий түвшин өсөж, мөнгөний үнц нь буурах үзэгдэл юм. Өнөөдөр 10,000 төгрөгөөр авч болохоор бараа, маргааш 12,000 болж мэднэ. Халаасанд байгаа мөнгөтэй нь чимээгүйхнэр үнцнээ алдаж байна. Яагаад инфляц бид бүгдэд хамаатай вэ? 100,000 төгрөгөөр өмнө нь тор дүүрэн хүнс авдаг байсан. Одоо бол тор дүүрэхгүй л болов. Цалин нэмэгдээгүй мөртлөө юмны үн өссөөр байна. Энэ бол инфляц. 2024 оны байдлаар Монголд инфляц 9.2% байсан. Энэ нь таны 1 сая төгрөгийн худалдан авах чадвар жил бүр 92,000 төгрөгөөр буурч байна гэсэн үг. Хэрвээ цалин тань нэмэгдээгүй бол та жилд 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө алдаж байна гэсэн үг юм. Цалин нэмэгдсэн ч бодит байдал дээр нэмэгдээгүй мэт. Хэрвээ таны цалин 10%-аар нэмэгдсэн бол сайхан сонсогдно. Гэхдээ инфляц 12% байвал та үнэндээ 2%-аар ядуурсан гэсэн үг. Монгол хүний дундаж цалин 2020-оос 2024 онд 90%-аар нэмэгдсэн ч инфляц 50%-аар өссөн. Таны худалдан авах чадвар 40%-аар өссөн үү? Цаасан мөнгөний хэмжээ нэмэгдсэн ч бодит амьдрал дээр та багахан юм л авч чадаж байна. Инфляц зүгээр нэг эдийн засгийн нэр томьёо биш. Энэ бол таны бодитоор ядуурч буй нэг хэлбэр. 2020 онд дунджаар өрхийн хүнсний хэрэглээний 35%-ыг мах эзэлдэг байсан. Харин 2025 онд энэ үзүүлэлт 43% болж өссөн байна. Яагаад гэвэл махны үн 5 жилийн дотор 2.5 дахин өсжээ. Инфляцаас өөрийгөө хамгаалахын тулд орлогоо нэмэгдүүлэх, зөв хөрөнгө оруулалт хийх, илүү ухаалаг хэрэглээтэй болох, төсөвлөх, мөнгөн урсгалаа удирдах. Энэ бүгд бол инфляцаас хамгаалах таны бамбай. Мөнгө цаасаар биш, үн цэнээр хэмжигддэг. Инфляц бол хулгайч шиг чимээгүйхэн ирдэг. Хэрв та хянахгүй бол тэр таны хитвчийг хянана. Том тоо нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр бид хүн бүхний мэддэг инфляц гэсэн сэдвээр хоёр зочинтойгоо ярилцгаулнаа. Өнөөдрийн зочноор Орой минь үзэгчтэй өнөөдөр миний бие Жавзаа оролцож байна. Орой минь үзэгчтэй өнөөдөр зочин хөтлөгчөөр Эдийн засаг Батуршигны бие оролцож байна. За таяр орой минь хүргэе. Өнөөдөр гурлаа инфляц гэсэн сэдвээр ярилцъя. Тэгээд хүн болгоны маш их ярьдаг сэдв, бүгд мэддэг ийм сэдв байгаа. Энэ талаар гурлаа ярилцъя. Оршоос эхлэе л да. Инфляцийг ер нь хүмүүс их ярьдаг хэрнээ яг тодорхойлтын тэр бүр яриад идэв шүү дээ. Тэгэхээр инфляц гэж яг юу юм бэ? Инфляц гэж бол хамгийн энгийнээр хэлэхэд бол эдийн засагт байгаа бараа бүтээгдэхүүний ерөнхий өсөлтийг л хэлж байгаа. Өөрөөр хэлбэл ганц бараа бүтээгдэхүүний үнэийг ч юм уу хэсэг бүлэг бараа бүтээгдэхүүний үнэийг бол ингэ авч үздэг. Ерөнхийдөө бол хүмүүсийн өргөнөөр хэрэгэлдэг тэр бараа бүтээгдэхүүний одоо үнийн ерөнхий өсөлтийн ерөнхийдөө хамгийн эндэр бол бид нар инфляц гэж ойлгодог шүү дээ, тийм ээ. Яг инфляц гэдэг бол хүн болгон бол маш олон удаа ямар нэгэн байдлаар сонссон л ах л та. Гэхдээ яг хүн болгон яг тэр болгон бол мэдэхгүй байх гэж бодож байна. За тэгэхээр яг саяны Оршоогийн хэлж байгаа тодорхойлолтын дээр дүүцүүлээд хэлэх юм бол одоо хамгийн энгийнээр тий хүнсний дэлгүүрт ороод би нэг тор уут одоо хүнс авах гэдэг нь шүү дээ. Нэг тор. Тэгэхээр нэг тор хүнсийг би өнгөрсөн жилийн хувьд одоо үгдгийн 100,000 төгрөгөөр авч ирсэн бол өнөөдөр яг тэр нөгөө торонд байсан бараа маань бол хിവэрэл гэсэн үг байхгүй юу? Яг л одоо идэж удаг талхсуу одоо юу гэдэг хүнсний ногоо тий жимс чихэр гэл ийм хүмүүд авлаа. Тэнгүүт өнөөдөр болохоор тэрийг авж байгаа үнэлгээ маань одоо хамгийн багадаа 150,000 төгрөг байна.
Тэгээ энэ юу вэ гэхээр өнгөрсөн жилд яг авсан тэр нөгөө хүнстэй тор уут хүнс маань өнөөдөр 150,000 төгрөг гэдэг маань энэ зөрүү маань үндснээр 50,000 төгрөг жишээ татчих шүү дээ. Жишээ татхад ингээд 50,000 төгрөгийн ингээд зөрүү өсчлээ. Тэгээ энэ бол инфляц гэж ойлгоно гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг саяны яг хэлснээр тэр тор дотор бол олон төрлийн бараа байгаа гэдэг нь бол ойлгомжтой болчихж шүү дээ. Тэгэхээр тэр барааны нийтдээ зарим барааных нь магадгүй үнэн нэмэгдсэн байж болно, заримных нь нэмэгдээгүй байж болно тий. Гэхдээ нийт дүнгээрээ бол өссөн байна гэдгийг илэрхийлж байна л гэсэн үг. Тэгэхээр тэрийг л одоо инфляц гэдээ ойлгох юм бол хамгийн энгийнээр хүн болгоны амьдралд арай шууд тусах юм болов. Тэгэхээр инфляц гэдэг маань болохоор хүмүүсийн өргөн хэрэгэлдэг нэг тор барааны үнийн өсөлтийг ер нь бол инфляц гэж ойлгоод байна. Тэгээ хамгийн одоо энгийнээр хэлээд хамгийн энгийндээ бол тор барааны үнийн өөрчлөлтийг инфляц гэдэг. Үнийн өөрчлөлт гэсэн үг юм байна. Тийм. Тэгэхээр магадгүй яг ингээд нэг тор барааны үед ярих юм бол хүн болгоны нөгөө худалдаа авалт хийдэг тор те цагс нь өөр байгаа бах тийм үү? Тийм шүү дээ. Одоо тэгэхээр нөгөө нэг тухайн хүн те би одоо хаана амьдарч байна? Монгол улсын Улаанбаатар хотод байна. Тэгвэл би эсвэргээрээ би Монгол улсын өөр одоо юу гэдэг аймагт амьдарч болно те. Нэгсэндээ эсвэл бүр өөр улсад амьдардаг байж болно. Тэгэхээр нэгсэндээ бүс нутгаас мэдээж хамаарж байгаа гэсэн үг тийм ээ. Дээр нь нэмээд тухайн хүний амьдралын хэм маяг аюул нөлөөтэй гэсэн үг шүү дээ. Энгийн одоо хэрэглээтэй байгаа мó эсвэл илүү лакшри одоо илүү тансаг хэрэглээтэй байгаа мó гэдэг ч юм уу те. Ингээд тухайн хүний өөрийнх нь одоо шин чанар гэх юм уу те зан төлөвөөс хамаарат энэ сагс маань бүгдээрээ ялгаатай байж болно гэсэн. Тэгэхээр энийг болохоор илүү дэлгэрүүлээд одоо ойлгох юм бол магадгүй нэг амьдралын өртөг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр Улаанбаатар хотын амьдралын өртөг ямрын одоо юу гэдгийг Америк дахь Нью-Йорк дахь амьдралын өртөг ямрын ингээл нэг амьдралын өртгөр нь улс орнуудыг чагсаасан байдаг, ярьсан байдаг те. Тэгэхээр тэрэн дотор одоо ордог үзүүлэлт нь бол мэдээж инфляц мэдээж гол суурь үзүүлэлт байгаа. Тэрэн дээр нэмэгдээд бас өөр факторууд байгаа гэж бодож байна. Тийм. Таны түрүүний асуултанд хариулахад бол одоо бид нар инфляц төдөө өслөө гэж байнга л ярьдаг шүү дээ. Тэгтэл бид нар яг тэр яг яаж тооцогдоод байгаа ч юм уу те яг юу өсөөд байгаа талаар бид нар яг тэр болгон мэдэхгүй те. Өргөн хэрэглээний барааны үн өсч байна. Өргөн хэрэглээний барааны үн гэдэг нь юу яг ямар бараанууд те. Тэгэхээр бид нар инфляцийг яг яаж тооцож байгаа зүгээр энгийн нэр тайлбарлахад бол за биднэрт бол хэрэглээний үнийн сакс гэдэг нэг юм сакс тодорхойлж байгаа. Энэ бол бараа өргөн одоо ард иргэдийн өргөн хэрэгэлдэг бараа бүтээгдэхүүнүүдийг энэ саксанд хамруулж үзнэ гэд. За тэгэнгүүтлээ тэн дээр бол 13 бүлгийг авч үзэж байгаа. За энэ нэг өрх айл за орлогынхаа 30% хүнсэнд зарцуулт юм байна. За 14% нь бол орон сууц түрээс янз бүрийн зардал зарцуулт юм байна. За 12% жишээлбэл хувцсан зарцуулт юм байна гэдэг ч юм уу. Тээвэрт тэдэн хувийн зарцуулт юм байна. Аялалд тэдэн хувийн зарцуулт юм байна. Санхүү даатгалын үйл ажиллагаанд тэдэн хувийн зарцуулт юм байна гэдэг ч юм уу. Ингээд 13 бүлгээр хүмүүсийн хэрэглээг ерөнхийд нь ангилж хагаад хэрэглээний орлогынхоо хэдэн хувийн зарцуултаас хаваарад хувийн жин өгж жагаад эднэрийн ерөнхий дундаж өсөлт нь бол энэ инфляц юм гэдэг нь очиж байгаа. Тэгтэл яг үнэндээ бодит амьдрал дээр үзэх юм бол хүн болгоны хэрэглээний сагс өөр. Түрүүн таны хэлсэн шиг нөгөө хаана амьдарч байгаагаас хамаарат ямар одоо хэрэглээтэй хүн бэ гэдгээс хамаарат өөр байдаг. Жишээлх юм бол машингийн хүнд бол бензиний үнийн өсөлт бол яг үндэ бол тэмч дарамт биш те. Тэгтэл цагаан хоолтой хүн бол магадгүй махны үнийн өсөлт хамаагүй гэдэг ч юм уу те. Миний хэрэглээний сагсан дотор хүн болгоны өөрийнхөө хэрэглээний сагсаа бодохдоо миний сард гаргадаг зардал юу вэ гэж бодоод тэр зардал орж байгаа тэр бүрэлдэхүүний үн яаж өссөн бэ гэдэг бол тухайн хүн болгоны одоо өөрийнхөө инфляц гэх юм уу одоо ингэнээр ярих юм бол те гэж бодвол ойлгож болно. Тэгээд тансаг хэрэглээтэй юм уу эсвэл нөгөө нэг жоохон бага хэрэглээтэй юм уу гэдэг бол яалчгүй бас инфляцтай холбох сэдв юм. Яагаад гэх юм бол инфляц өсөөд бараа бүтээгдэхүүний үн өргөн хэрэглээний үн өсөх тусам илүү орлого багтаа хэсэг бүлэгт орлого багтаа хэсэгт нь бол илүү дарамт учирчдаг. Яг л тэр хүмүүс орлогынхоо дийлэнх хувийг нь хүнсэндээ зарцуулдаг. Тэгэхээр хүнсний барааны үн өсөхөөр орлогынхоо дийлэнх хэсэг зарцуулдаг зүйлнийх үн өсөд илүү дарамтанд орж эхэлнэ гэсэн шүү. Эсвэргээр тансаг хэрэглээтэй хүний хувьд бол орлогынхоо магадгүй 10-аас 20%-ийг
Одоо жишээл хөгжингүй орнуудад бол 20 хүртэл үе гэдэг ч юм уу те хүнсэндээ зарцуулдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн нийт орлогын 20%-аар л зарцуулдаг зардал үнийн өсөлт учрахад бол тэднэрт бол илүү нөгөө нэг үнийн дарамтууд мэдрэмж нь бол бага байдаг гэдэг ч юм уу. Тийм байдлаар инфляц гэдэг бол эдийн засагт байгаа ерөнхий үнийн түвшнийг хэлж байгаа боловч яг хүн болгоно өөр дээрээ бодоод үзэх юм бол өөр байх боломжтой гэсэн. Тэгэхээр үнийн өөрчлөлтөнд тухайн одоо хэрэглэгчийн одоо тэгээ зан төлөв, байршил тэ амьдарч байгаа байршил зэрэгээс хамаарат харилцаа адилхан байна. Орлогын түвшингээс хамаарат харилцаа адилхан байгаа гэсэн. Тийм гэсэн. Тэгэхээр үнийн өсөлт дээр бид хэд бол яг ингээд тойрч харах ёстой шалтгаан бол яг үнийн өсөлт бол яг юунаас болоод байгаа юм бэ гэдэг дээр бид нар бол төвлөрж бас ярих бол бас сонирхолтой байх. Яагаад тэгвэл дэлгүүрт байгаа барааны үнийг өсгöd нэмээд байгаа гэдэг дээр магадгүй бид нар яг тухайн барааны орж байгаа түүхийн эдийн үнийн өсөлтийн задаргааг авч ирж болно бас илүү эдийн засгийн түвшнээр нь агуулгаар бас ирж болно шүү дээ тий. Тэгэхээр арай илүү жоохон энгийн болох үүднээс гэх юм уу сайн юу хэлж шүү дээ юугаар автомашинаар явдггүй хүний хувьд бол шатхууны тээврийн зард бол тийм ач холбогдолтой биш гэтэнгүүт надад болохоор эсрэгээр бодогдоод байгаа хгүй. Яа тэгэхээр шатхууны зардал гэдэг чинь өөрөө үндсэн нөгөө түүх эдийн маш том хувийг эзэлж яадаг буюу бүхий л одоо юу гэдэг бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнд одоо шатхууны зардал шингэсэн байдаг гэж ойлгоод байгаа хгүй юу. Тийм. Тэгэхээр та одоо юу гэдгийг автомашинтай үгүй гэдгээс үл хамааран таны авж байгаа бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд нөгөө суур түүхийн эдийн үн гэж байгаа шүү дээ. Суур үнүүд тий. Тийм суур түүхийн эдийн жишээлбэл үн шингэчихсэн, үн өснө гэдэг нь шингэчихсэн гэж бас тайлбарлах гэдэг. Тийм нөгөө бусад яг машин ундаг үнтэй харьцуулах юм бол шатхууны үнийн одоо дарамт нь бол харьцангуй бага гэсэн санаа бол байдаг шүү дээ. Түүнээс эдийн засгийн агуулгаар нь авч үзэх юм бол мэдээж суур үнүүд бол эдийн засгийн өргөн хэрэглээний үнүүдэд бол хамгийн нөлөөтэй. Яг бол тог цахилгааны үн, шатхууны үн гэдэг ч юм уу бүр суур түүхэн эдүүдийн үнүүд өсөх нь мэдээж жишээлбэл зэсийн үн өсвөл магадгүй электрон барааны үн өсөх нөхцөл байж болно тийм ээ. Эсвэл нүүрсний үн өсвөл гангийн үн өссөн гэдэг ч юм уу. Тэгэхээр суур үнүүд хөдлөхөд бол мэдээж эдийн засгийн өргөн байдлаараа бол нөлөө нь бол байдаг. Тэрийг илүү гоё илүү дэлгэрүүлж ярил илүү үзэгчтэй илүү бас ойлгох үүдээс гэх юм уу те нөгөө хүмүүс ч ихэвчлэн яг авж байгаа бодит тухайн бараа бүтээгдэхүүний үн гэдгийг л ач холбогдол өгөөд байдаг шүү дээ. Гэтэл ерөнхийдөө бол дэлхийн нийтээр авч үзэх юм бол уул уурхаагаас гарч байгаа бүтээгдэхүүн буюу гарц байгаа шүү дээ те. Тэдгээрийн үн чинь бидний одоо бүх энэ нөгөө нэг бараа бүтээгдэхүүн үнний гол түүхийн эдийн гол суур үн болчиход байгаа шүү дээ. Хөдөө аж ахуй тий. Тэгэхээр уул уурхай болон хөдөө аж ахуйгаас гарч байгаа гарц гэдэг чинь өөрөө тэдгээрийн үн нь одоо нөгөө нийтлэг барааны үнд бол хамгийн гол суур үн одоо өртөг ороод ирж шүү дээ. Түрүү нөгөө нэг шалтгааныг нь илүү ярих сонирхолтой болов гэж байсан шүү дээ. Тэгэхээр ямар шалтгаан байж болох вэ? За жишээлбэл одоо нөгөө хөдөө аж ахуй гэх юм тэр их усур талаас нь ярих юм бол магадгүй тухайн бараа бүтээгдэхүүн хомсч болж зах зээл дээр тийм ээ. Зах зээл дээр бараа бүтээгдэхүүн хомсчлаар усан хүсээгүй үнэн өсдөг тий. Одоо жишээлбэл манай Монголын жишээр авч үзэх юм бол зуд байдаг тий. Зуд болвол махны үн өсдөг, хавар нь өсдөг гэдэг ч юм уу. Эсвэл Улаанбуудаа ургац залтах юм бол магадгүй гаднаас өндөр үнэтэй худалдаж авах шаардлага үүсдэг гэдэг ч юм уу. Тэр байдлаар дагаад гурилын үн өсдөг гэдэг ч юм уу. Яалтчгүй тэр бүтээгдэхүүнд орж байгаа түүхийн эд маань хомсдчлоор тэрнийгээ дагаад үнэн өсгөлөөр одоо жишээл гурилын үн өсвөл дагаад талах, нарийн боовны үн өснө, белоны үн өснө гэдэг ч юм уу. Өсөлтүүд анзааглагддаг. Нөгөө талаасаа бас хүмүүсийн эрэлт нэмэгдэд бол юмны үн бол өсдөг. Тэр талаар бол санал болоо. Аль алин дэлгэрүүлээд ярилцъя л да. Эхлээд хэдүүлээ сайн нөгөө Жавцаагийн хэлсэн нөгөө нэг шатхууны үнийн өсөлт болвол те хүмүүс нөлөөлдгөө гэж ярьсан шүү. Тэгэхээр одоо ерөнхийд нөгөө бараа бүтээгдэхүүнүүдийг харах юм бол нэг суур хүчин зүйлүүд байгаа тий. Бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ бий болохын тулд яадаг вэ гэхээр хүн оролцдог. Тодорхой хэмжээнд тээвэртэй холбоотой тухайн бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг нэг зэгээс нөгөө зэгт хүргэхийн тулд бүх бараа үйлчлэгээ нь болохоор хүргэгддэг. Энэ цаана болохоор юу байгаа гэхээр шатхуун, тий түлшний
үнийн өөрчлөлт нэмээд болохоор бүх бүтээгдэхүүн үйлчлэгээнээр болохоор цахилгаан эрчим хүч ашиглагдаж байдаг учраас эрчим хүчний үн чим ингээд суур хүчин зүйлүүдийн үн өсөх юм бол мэдээж бүтээгдэхүүний үн өсөж байгаа. Гэхдээ тэр нь болохоор яг нөгөө тухайн хэрэглэгчийн зан төлөөс хамаарат дарамт нь бол харилцаа адилгүй байдаг гэсэн үг. Тэгээ ингээд харахаар ерөнхийдөө бол нөгөө нэг орцын үн ч юм уу тэр тухайн бүтээгдэхүүнийг хийж байгаа зарцуулж байгаа тэр нэг бий болгож байгаа орцын үн те үнийн хөдөлмөр гэдэг нь бусад орц найрлагын үнийн өсөлт нь яг тухайн бүтээгдэхүүний үнийн гарцын үн нөлөөлөд байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр тий одоо жишээл хамгийн энгийнээр хүн болгоно айгүй ойлгомжтой ойлгож болох хүн бол нэг орон сууцны юм шүү дээ. Орон сууцны үн яагаад орон сууцны үн дотор юу байна вэ гэхээр мэдээж тэр барилгын барьж байгаа барилгын материалын үн байгаа тий. Нөгөө талаас тэр барилгын барьж байгаа хөдөлмөрийн зардал байгаа тий. Тэгэхээр эдийн засагт цалин нэмэгдээд байвал мэдээж тэр компани цалингаа дагаад нэмэн тий. Тэгэхээр тэр хөдөлмөрийн зардал нэмэгдснээр зардал гарч байгаа учраас үнийн нэмэх шаардлага гарч. Нөгөө талаас бол гадаадаас оруулж ирдэг барилгын материалын үн өөрөө ханш суларснаар өссөн байж болно тий. Тэгэх юм бол орж байгаа түүхийн эд материалын үн өсчөөр үн өссөн байж болно. Эсвэл тэр компани үнэхээр ашгаа нэмэгдүүлж бас үнэ өсгсөн ч гэж болно тий. Тэгэхээр нэг бол тэнд байгаа орцын түүхийн материалын үн өссөн байж болно. Эсвэл бас ашиг компани ашиг нэмэгдсэн байж болно. Гэтэ яг гэж харж болох юм. Орон сууцн дээр ярих юм бол юу юм шүү те. Одоо юу гэдэг зарим орон сууцны хувьд бол эрэлттэй гэх юм уу те хэрэглэгчийн одоо эрэлтээс хамаарат үнэн нь өндөр болоод идэг шүү дээ те. Гэтэл одоо магадгүй орон сууцн дээр бол олон факторууд байх л та байршил гэдэг ч юм уу те хамгийн нөгөө чухал факторууд ч юм бол те. Одоо яг ижил төрлийн одоо саяны ярьсан орцын үн бол яг адилхан буюу ижил төрлийн материалаар хийгдсэн байлаа гэхэд байршил тэр нөгөө зохион байгуулалт гэдэг ч юм уу те тиймэрхүү өөр хүчин зүйлээс хамаарат хүмүүсийн нөгөө нэг худалдаж авах эрэлт нь тэр одоо орон сууцн дээр илүү төвлөрөөд ах юм бол нөгөө барааны чинь үн бас дагаал нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ барилгын хувьд магадгүй байршил нь орцох тийм үү? Тэгээ яг л Улаанбаатарт бол газар аягүй хомсоо шүү дээ. Газар хомсоо дагаад үнэ нь аягүй өндөр. Тэгэхээр тэр үнэтэй газрын үнийг бол орон сууцны үнд шингээж ийн гэдэг чинь альва бараа бүтээгдэхүүн буюу хомсдчихлоороо үнэтэй болдгийг одоо хамгийн классик жишээл болж тарагдж байна л та. Тэгэхээр орцын үн өсөж байгаа ерөнхийдөө хоёр шалтгаан байна гэж зүгээр би ойлголоо. Нэгдүгürt нь болохоор яг тухайн орцын тоо хэмжээ нь хомсдох юм бол мэдээж хэрэг үн өсөж байгаа. Хоёрдугаарт нь тухайн орцын зардал нь нэмэгдэх юм бол үн өсөж байгаа гэж ойлгож байна. Магадгүй тэр зардал дотор нь магадгүй валютын ханшийн нөлөө ч юм уу байх нь. Тийм. Хэдүүлээ нөгөө талаас нь бас ярилж болж тэ хүмүүс хэрвээ ямар нэгэн байдлаар маш их мөнгөтэй болчвол гинтийн шууд худалдаа авалт гэдэг ч тэ. Ер нь бол худалдаа авалт нэмэгдэж байна гэдэг чинь тухайн бараа бүтээгдэхүүн дээр очиад өндөр үн төлж бусдаас төрүүлж авах сонирхол нь нэмэгдэнэ гэсэн шүү дээ. Хүмүүс гар дээрээ илүү их бэлэн мөнгөтэй болох юм бол эхний хоёр шалтгаануудын хувьд гэх юм бол хэдүүлээ нөгөө бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нийлүүлж байгаа талаас нь бол харлаа шүү дээ. Тэгэхээр саяны сүүлд нөгөө оршоогийн ярьсан дээр гэх юм бол илүү нөгөө хэрэглэгч талаасаа үн өсгөхөд ямар хүчин зүйл нөлөөлж болох вэ гэдэг талаас нь илүү ярих гэдэг шиг байна. Тийм. Тэгэхээр хэрэглэгч маань магадгүй худалдаа авах одоо боломж одоо бэлэн мөнгө хэрэглэгчийн гар дээр байгаа бэлэн мөнгө нэмэгдэнэ гэдэг бол одоо бид нар нөгөө дуудлах худалдааг бол жишээл хамгийн одоо сонгогдож жишээр татчихвалаа шүү дээ. Дуудлах худалдаа гэдэг бол нэг зүйлийг хүмүүс тойроод авахыг хүссэн байгаа тийм. Тэр үед бид нар яадаг вэ гэхээр ингээл үнэ өсгөл би тэдээр авъя гэж үн өсдөг штэ. Тэрэн шиг яг зах зээл дээр том зургаараа бас тийм одоо үйл явдал болох боломжтой. Бүх хүмүүс ингээд цалин орлого нь ингээд нэмэгддэг ч юм уу те. Эсвэл одоо халамж гэдэг ч юм уу тийм замаар бэлэн мөнгө нэмэгдэх юм бол бүгдээрээ худалдаа авалт хийж эхэлдэг. Тэгээд зах зээл дээр бүх хүн зэрэг худалдаа авалт хийхлээр бараа бүтээгдэхүүн яг тэр дуудлага худалдаа шиг өсдөг. Тэгэхээр энэ нь бол хамгийн энгийнээр хэлэх юм бол зах зээл дээр байгаа хүмүүсийн гар дээр байгаа мөнгөний тоон хэмжээ өснөөс шалтгаалж ийм үзэгдэл болдог гэсэн. Өөрөөр хэлэх юм бол яг тухайн нэг бүтээгдэхүүн зориулж хүмүүсийн зарцуулах байгаа мөнгөний хэмжээ нэмэгдээд их юм бол тухайн бүтээгдэхүүний үн өснө. Гэсэн санаа хэлэх гэдэг. Тэгэхээр тэр тухайн бүтээгдэхүүн зориулаад зарцуулах гэдэг мөнгөний хэмжээ нэмэгдэж байгаа шалтгаанууд нь юу байж болох вэ?
Ерөнхийдөө бол хүмүүсийн гар дээр очиж байгаа мөнгөний хэмжээ бол хэдэн замаар нэмж байгаа мэдээж цалингийн нэмж юм бол нэмэгдэн. Хоёрд арилжааны банкуд жишээлбэл зээл ихээр гаргаад ирэх юм бол компаниуд болно хүмүүс дээр очих мөнгөний хэмжээ нэмэгдэн. Одоо жишээлбэл бид нар айгүй хэрэглээний зээл авдаг шүү дээ. Тэр бол бид нар ингээл зурагт ч юм уу те машин авахын тулд банкнаас зээл авдаг. Хэрвээ банк зээл гаргахгүй бол бидний гар дээр очих бэлэн мөнгөний тоо хэмжээ нэмэгдэхгүй шүү дээ. Нөгөө талаас бас засгийн газар төрийн замаар иргэдийн гар дээр бол халамж татаас нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдээр дамжиж бол мөнгө очдог. Тэгэхээр тэр хувь хэмжээг ихсгэхтэй огцом гинт ихсгэх ч юм уу те. Эсвэл зээлийн арилжааны банкуд зээл гаргахаа огцом ихсгэх гэдэг ч юм уу. Тийм үйл процесс болоход бол хүмүүсийн гар дээр мөнгө нэмэгдэнэ. Тэр хүрээлээрээ худалдаа авалт нэмэгдэнэ. Худалдаа авалт нэмэгдэнэ гэдэг чинь эрэлтэн нэмэгдэж гэсэн үг. Тэгэхээр бараа бүтээгдэхүүн эцсийн үндэ болохоор үнийн өсөлт өөрлөлт өсөх гээд тийм үү. Гэхдээ нөгөө талд нь тэр худалдан авах гэж байгаа бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ нь өсөөгөө тохиолдол магадгүй нь өсөх баг. Тийм гэсэн үг. Яагаад гэхээр эдийн засагт бол бид нар бол бүтээмжтэй тийм манай бас бүтээмж гэдэг нь жилд үйлдвэрлэдэг бараа үйлчлэгийн тоо хэмжээ. Одоо жишээлбэл өсчин болвол жилд бол тодорхой тооны хүний өсөй хэлж засах одоо чадамжтай гэсэн үг шүү дээ. Талхчин бол жилдээ бол тодорхой тооны талхаал байрна гэдэг ч юм уу. Эдийн засаг бидний бүтээж байгаа баялагын тоо хэмжээ бол хязгаартай. Тэр бол тийм хурдан 10-20% ингээд жил болго өсөдөж чадахгүй. Тэгтэл бидний жилд бүтээж байгаа ч юм уу эдийн засагт байгаа тэр бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ буюу бидний баялагын хэмжээ хിവэрэ байхад бид нар нөгөө талдаа тэрийг төлж авах мөнгөний хэмжээг нэмчихлээр нэгж бараа бүтээгдэхүүн ногдох үн яах өсөд. Тэгэхээр бидний бүтээж байгаа баялаг буюу эдийн засаг маань ер нь бол тодорхой хэмээр өсөж байгаа. Гэхдээ тэрэнд зарцуулж байгаа мөнгө буюу мөнгөний нийлүүлэлт нь нөгөө талдаа өсөхдөө тэр эдийн засаг буюу бараа бүтээгдэхүүнийхээ өсөлтөөс илүү хурдан нэмэгдэх юм бол ерөөхдөө үнийн өсөлт явагдах гэдэг байна гэж хараад байна. Тийм шүү. Тэгэхээр нөгөө тэр нь өөрөө нөгөө бодит эдийн засаг буюу юуж тодорхойлоод байгаа лээ. Бодит эдийн засгийн өсөлт бол үнийн өсөлтийг бол гаргаж тооцсон байна. Тэгэхээр яг нэрлсэн дүнгээр яригдчих байгаа гэсэн үг. Одоо зүгээр ингээд ойлгохоор шууд утгаараа бол магадгүй мөнгөний нийлүүлэлт нэмэгдээд хүмүүсийн гар дээр байгаа мөнгөний тоо хэмжээ хэдийгээр огцом те өндөр хувь хэмжээгээр нэмэгдсэн ч гэсэн бидний нөгөө талд нь худалдаж авах байгаа тэр бараа бүтээгдэхүүн бүтээмж гарцмаа нэмэгдэхгүй бол ер нь бол үнийн өсөлтөөр төгснө. Тийм гэж дүгнэж. Энэ бол тийм. Онлайн бол тийм. Тэр мөнгөний нийлүүлэлт нь өсөж байгаа шалтгаан нь бол сая оршихогийн хэлснээр бол бидний бүтээж байгаа баялаг одоо тэр бүтээгдэхүүн маань бол ерөнхий бас тодорхой чадамжтай хязгаартайгаар нэмэгддэг юм байна. Балчир насанда байгаль нуурын баруун эргийн түнэр тайгын дунд байгаа эцгийн гэрээ орхин их хөв заяаны дуу хоолойг даган Чингис хаан дэрж хүчээ өргөсөн Сүбэдэн тухай бид өгүүлрүүн. Нэгдсэн их Монгол улсын тулгын чулууг баттхан Бутархай овг аймагуудыг нэгтгэх их үйлсэд Чингис хаанд өмнчээр зүтгэсэн бүлгөө. Дэлхийн хязгаарыг туулж бүслүүрийн хідэнтэй орон далайг давж улсыг гитэлсэн түүний баатарлаг амьдрал 65 удаагийн тулалдаанд ялалт авчирч 32 үндэстэн байлдан дагуулсан түүхэн гавьяагаар мөнхөрчээ. Хожимо тэрний яруу алдарт эн зэрэгцхнийг дахин мэдлээгүй юм санж агуу жанжины амьдрал бол зөвхөн өнгөрсөн түүх биш. Даяаршиж байгаа дэлхий дахины хэрчлээс дунд Монгол үндэстний дархлаа, ухаан зоригийг хамгаалан авч явах сургамж, стратегийн үнэт өв юм. Мандал санхүүгийн нэгдлээс Чингис хааны агуу жанжин Сүбэдэ номыг эхлэнэ орчуулан төлөвлөж байна.
Тийм нөгөө эдийн засаг өсөлттэй байна, бууралтай ингээл ярьдаг шүү дээ. Тэгэхээр эдийн засаг одоо нөгөө уул уурхай яг эд эрчимдсэн одоо он цагууд байгаа шүү дээ. 2010 оноос хойш тий оюутлогын төсөл орж ирснээс хойш гэх ч юм уу. Тэр үед бол нөгөө хөрөнгө оруулалт маш их хэмжээгээр нэмэгдсэн. Тэгээд тэр нь өөрөө бас эдийн засагт илүү их мөнгийг бий болгож байгаа. Тэр үүднээс одоо нөгөө нэг олон арга замууд байгаа гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр магадгүй бас юу гэдгийг эдийн засаг сайжрах нь гэдэг нь өөрөө бас илүү их мөнгө эргэлдүүлэх боломжийг бий болгож байгаа. Хөрөнгө оруулагч нар нэмэгдэж байна гэж байна. Тэгээд дагаад бас инфляц бий болох боломжтой. Нөгөө талаас эдийн засаг бас муудах үед худалдаа авалтууд багасдаг. Хүмүүсийн одоо худалдаа авах чадвар мууддаг тий. Тэгэхээр тэрийг дагаад бас үнийн өсөлтөөс илүү үнийн бууралт ажиглагдах бас боломжтой. Одоо жишээлбэл хятадын эдийн засаг гэх юм бол одоо жоохон сааралттай байгаа гэдэг ч юм уу тий. Тэрийгээ дагаад одоо дефляцтай хэдэн үйлэр дараал нь үнийн бууралт ажиглагдаж байгаа. Тэгтэл нөгөө талд бол ихэнх улс орнууд бол ковид-19 үед бол маш их мөнгө хэвлээд маш их тараасан. Тэрнийхээ үр дүнд бол үнийн өсөлт бол нэмэгдсэн. Тэрнтэй бол тэмцэхээр жишээлбэл Европын улс орнууд байгаа гэсэн. Тэгэхээр эдийн засаг бол ингээд сайн муудах нь бас үнийн өсөлтөд уялдаж явна гэсэн. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлт нь болохоор нөгөө талтай болохоор хэлэх гээд байгаа санаа нь болохоор эдийн засгийн өсөлтийг те бас тодорхой хэмжээгээр өшөөрөгдөх те хязгаарлах, нэмэгдүүлэх нэг арга хэрэгсэл гэж тайлбарлах гэдэг шүү. Тэгж ойлгож. Тийм. Ерөнхийдөө мөнгөний нийлүүлэлт гэж ярихаар яалтчгүй төв банк гэдэг сэдвтэй холбогдно л доо. Тэгэхээр төв банкуд, дэлхийн төв банкуд бол энэ мөнгөний нийлүүлэлт, мөнгөний бодлого гэдэг зүйлээр бол инфляцтай тэмцдэг. Одоо жишээлбэл Америкийн төв банк бол инфляцийг бол 2% байлгахыг зорддог. Дээрэс нь ажил эрхлэлтийг бас тодорхой хувьд байлгахыг зорддог гэдэг ч юм уу. Европын хөгжингүй орнуудын төв банкуд бол 2% буюу айгүй бага төвшөнд бол инфляцийг намд орд төвшин тогтвортой байлгахыг зорддог. Тэгтэл хөгжиж буй орнуудын төв банкуд бол инфляцийг бол одоо дундаж төвшөнд эдийн засгийн нөгөө нэг бүтц эдийн засгийн онцлогоос хамаарат дундаж төвшөнд одоо байхыг хүсдэг юм. Тэгэхээр мөнгөний бодлого төв банк гэдэг бол тэр мөнгөний нийлүүлэлтийн хэмжээг эдийн засагт байгаа мөнгөний нийлүүлэлтийн хэмжээг ихсэх эсвэл багасгах замаар одоо инфляцтай тэмцэж идэг. Өөрийнхөө олонний арга хэрэгслээр инфляцтай тэмцэж идэг ер нь бол. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлтийн тэр бодлогын арга хэрэгслүүдээр дамжуулаад ер нь бол үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд хязгаарлах зорилттой ажилтдаг гэж ойлгож байна. Тэгдэг. Тэнгүүд нөгөө нэг эдийн засаг ярихаар чинь нэг айгүй тийм нэг цогц системийн талаар ер нь бол ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд бид нар болохоор өнөөдөр зөвхөн тэр нэг хэсэг нь гэх юм уу те инфляц гэдэг дээр илүү чухалчлаад тэгээд илүү тэр нь ард иргэдийн амьдралд яаж нөлөөлдөг, ерөн инфляцийг яаж ойлгох юм гэдэг талаас нь л яриад байна гэсэн үг те. Тэгтэл нөгөө саяны тайлбарлаж байгаагаар нь болохоор инфляц, дефляц гэдэг юм уу ингээ эсрэг хөдөлгөөн байгаа даа шүү дээ. Эсрэг хөдөлгөөн. Тэгээд тэр нь өөрөө буцаагаад эдийн засгч өөрөө нэг том систем байгаа учраас системд байгаа үндсэн гол хүчин зүйлсүүд нэг нь хөдөлгөхөд нөгөөх нь дагаад хөдөлж яадаг гэдэг юм уу те. Нэг нэгнээс уялдаа холбоо хамааралтай байдаг олон ийм макро орчны сэдвүүдийг ярих байх л та те. Тэгэхээр тэндээс бол зөвхөн нэгийг нь сугалж гаргаж ирж хагаад бидний яг иргэдийн өдөр тутмын амьдралд энэ маань яаж нөлөөлөд байна вэ? Ер нь инфляц гэдэг үг хэллэгүүд ингээл зөндөөл гарч идэг те. Тэрийг ер нь нийтээрээ ер нь юугээд энгийн байдлаар ойлгочвол зүгээрээ л гэдэг өнцгөөс ярьж байгаа болохоос биш яг бүхэлдэн том зургаар бол мэдээж харуул арай өөр байдлаар яригдах бах тийм үү? Тийм жавцаа хэлж чадаа санал нэг байл да. Гэхдээ гурлаа өнөөдөр болохоор арай нэг жоохон энгийн тэ ойлгомжтой байл ярих гэдэг үсэн. Миний хувьд болохоор эдийн засаг гэхээр том гэхээс илүү зүгээр бараа үйлчлэгээ гэдэг утгаар нь гурлаа ойлгочвол үзэгчд маань илүү амарх юм болоо. Тэгэхээр бидний хулдан авах боломжтой байгаа нийт бараа бүтээгдэхүүнийн үйлчлэгийг ер нь ингээ нийтэд нь нийлүүлээд эдийн засаг гэж нэрлэдэг байгаа тийм үү. Тэгээ нөгөө талд нь болохоор тэр бараа үйлчлэгийг бид нар худалдаж авахын тулд нөгөө талд нь мөнгө гэдэг зүйлийг ашиглаж байгаа. Тэгэхээр мөнгө маань болохоор их байна уу бага байна уу гэдгээс хамаарат тухайн тэр бараа бүтээгдэхүүний үн өсч буураад байгаа юм. Тийм нөгөө талдаа бараа үйлчлэгээ маань бас их байна уу бага байна уу гэдгээс хамаарат бас үн өөрчлөгдөд байгаа гэсэн үг л. Тэгэхээр инфляц гэдэг дээр бид нар ингээд юмны үн өсөлт гэж ярьж байгаа боловч яг хөв хүн дээр би гэдэг дээр аваад үзэх юм бол энэ чинь миний одоо худалдаа авах чадвар муудаад байгаа шүү дээ. Би өнөөдөр сарын цалингаараа магадгүй
2 тор юм авдаг байсан бол дараа нь магадгүй 1 тор юм авдаг боллоо. Тэгэхээр худалдаа авах чадвар муудаж ийн гэдэг чинь бидний амьдралын чанарт бас муудаж байгаа. Айгуу сөрөг нөлөөтэй. Тэр талаас нь ярих юм бол тэгээс яг саяны ярьсан дээр ингээд бодсон чинь хүмүүс болохоор ингээд магадгүй ингээд гар дээр их мөнгөтэй л байвал те одоо нэг ингээд илүү их юм бодлож аавна гэсэн тийм ерөнхий тийм бодолтой байгаа гэдэг чинь. Тэгэхээр яг инфляцийн үед бол гар дээр мөнгөтэй байсан чиг нөгөө нэг худалдаж авах боломжтой бараа бүтээгдэхүүнийх нь яг бодит хэмжээ нь бол багасаад ах юм. Тэр худалдаа авах чадвар гэсэн дээр нь дөрүүлээд ярих юм бол юу яадаг байхгүй. За зүгээр инфляцийг зүгээр жишээ олгож байгаа ш тий 10% гэж төсөөлөх юм бол хадгаламжийн хүү 8% байна гэж зүгээр төсөөлөх юм бол 2% би алдагдaltaй болчихж байгаа байхгүй тийм үү? Мөнгөө хадгаламжинд хийснээрээ инфляцийн 10%-ийг одоо нэгсэндээ нөхөж чадахгүй болох гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр хэмжээгээр магадгүй би мөнгөний удирдлага дээр өөрийнхөө санхүү дээр анхаарах хэрэгтэй болчих чинь гэсэн үг. Хадгаламжинд хийснээр би 10% биш 2% алдагдaltaйгаар тий 8% хадгаламжнаас ямар ч зэн өгөөж хүртэж штэ. Тэгэнгүүт яг хувь хүний зүгээс одонгууд үү гэдэг инфляц тий тэдэн хувь гэдэг энэ тоог хараад юу гэж бодох вэ гэхээр яаж хувийн санхүүдэд ч гэдэг юм уу өөрхийнхөө санхүүг зөв илүү удирдах авчих вэ гэдэг дээр л илүү төвлөрөх хэрэгтэй болов гэж бодож. Маш сонирхолтой санаа юм те. Гэхдээ хэдүүлээ эхлээд инфляц гэдэг бол ямарсан үнийн өсөлтгээ тодорхойлсон те. Тэгэхээр шалтгаанууд дээр нь эхлээд нэлээд илэрхүү ярилцвал зүгээр юм гэж бодод байна. Үнэт хэлчихэж байгаа юм шиг. Шавцаа бол ерөнхийдөө нөгөө нэг хадгаламжтай харьцуулаад тухайн тэр нөгөө хадгаламжийн үнцэн бас инфляц чинь нөгөө мөнгөний үнцэн дээр таны хадгаламжийн үнцэн дээр нь бол сөргөө нөлөөлдгөө гэдгийг ярих гэдэг шүү дээ. Тийм. Ер нь одоо юу штэ ихэнх хүмүүсийн хувьд мөнгөө яаж илүү хадгалах вэ, илүү өсгөх вэ гэдэг нэг хууль 10 ба штэ тий. Одоо инфляцтай бид нар ингээд хувь хүний зүгээс яаж тэрийг тэмцэх юм бэ гингүүт тэгвэл би инфляц 8%, 10% гэдэг байгаа юм бол энэ мөнгөний чинь атлист одоо юу гэдэг хамгийн багадаа би өнөөдөр авж байгаа 100,000 төгрөгийнхаа барааг маргааш хүмүүс сарын дараа 100,000 төгрөгөөр яг тэр барааг авахын тулд инфляцтай тэмцэх болоод байгаа юм. Тэгэхээр инфляц за угаасаа нэмэгдэж байгаа юм, өсөж байгаа маань инфляц бий болж байгаа юм. Тэгвэл одоо энэ хувь хүн хэрэглэгчийн хувьд инфляцийн эсрэг ямар арга хэмжээ авч болох вэ? гэдэг ярилцъя гэж штэ. Тэнгүүд одоо хамгийн ихний хүмүүсийн нийтлэг ойлголт нь бол одоо юу гэдэг байгаа мөнгөө хадгаламжинд тийнэ гэдэг чинь бол хамгийн түрүүнд шууд бууж байгаа ойлголт баг тийм үү? Тийм. Эхлээд хэдүүлээ хадгалахаас өмнө хэрэглэн дээр ярьчвал зүгээр бах тийм үү? Одоо жишээ нь нэг тоор ингээд бараа бүтээгдэхүүн авдаг байсан чинь тухайн бараа бүтээгдэхүүнд би одоо жишээ нь 100,000 төгрөг зарцуулдаг байсан бол яг тухайн бараа бүтээгдэхүүн авахын тулд би 150,000 төгрөг зарцуулах шаардлагатай болсон. Тэгэхээр хэрэглэгчийн хувьд бол инфляцаа тэмцэх боломж нь миний зүгээр харж байгаагаар бол хамгийн эхлээд тухайн нөгөө нэг тэр торнд байгаа бүтээгдэхүүнүүдэд өөрчилж болно тий. Хэрэглэгчийн хувьд арай өөр бүтээгдэхүүнээр орлуулах ч юм уу тий. Хямд бүтээгдэхүүнээр орлуулах боломжтой. Тэгснээрээ бас инфляцтай өөрийн хувьд хэрэглэгчийн хувьд бол шийдэл байж болно. Тэгсэн одоо жишээлбэл яг нэг торон дотор байгаа бараа бүтээгдэхүүний арай илүү бага үнийн өсөлтөд өртдөг ч юм уу арай үнэн доктортой хэрэглээгээр өөрийнхөө нэг амьдралынхаа нэг юугаа хэм маягийг өөрчилж болно. Жишээлбэл арай эрэл багтаа бараа бүтээгдэхүүнээс солих ч юм уу. Тийм гэсэн. Бензиний үн өсөд байгаа бол магадгүй алхахыг сонгож болно. Эсвэл ундууд уунахыг ч юм уу те. Магадгүй дахианы мах хэрэгэлдэг байсан бол үнэтэй болцвол гахааны махаар орлуулах гэдэг ч юм уу. Гурилаа жишээлбэл өөр одоо сортыг гурил хэрэглэх гэдэг ч юм уу. Тэ? Эсвэл будааны үн өсөд байгаа бол илүү гурилаа төлөв хэрэглэх гэдэг ч юм уу. Тийм байдлаар амьдралын хэв маягаа хэрэглээгээ өөрчлөх, хэрэглээнийхээ бүтцийг өөрчлөх байдлаар инфляцийг одоо зохицуулж бас болно. Өмнө гурлаагаас нөгөө ярьсан шүү дээ. Хэрэглэгч болгоны нөгөө инфляцийн түвшин өөр юм байна те нөгөө тэр хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн тэр нөгөө тор доторх сонголтоос намаараа тэгэхээр эхлээд магадгүй хэрэглэгчийн хамгийн ихэнд хийж чадах алхам бол тэр тухайн нөгөө торныхоо бүтцийг нь өөрийнхөө төвшөнд өөрчлөх боломжтой байна. Яг тийм хэрэглээгээ таннаал гэсэн үг бүсээ чангалъяал тий гэдэг. Яг ихний горин бай. Сонголтоо өөрчлөе, хоёр дахь нь магадгүй арай хэрэглээгээ багасгая. Тэгээ нөгөө угаасаа хүнсний хэрэглээний барааны үгүй хүнсний хэрэглээч угаасаа өөрөө нийт орлогын дийлэнхийг эзлээд байгаа учраас яа харахгүй тэрэн дээр нэг юм зохицуулт хийх нь зөв л ахaltaа тий. Одоо хэрэглээ талаас л анхаарах нь шүү дээ. Ер нь бол хэрэглээгээ айлуулах ухаалаг байдлаар удирдах гэдэг шүү дээ тий.
Тэнгүүд нөгөө талдаа тэр чинь одоо ингэ үүдээ хичнээн үнэн нэмэгдээд байхад танаад тэр чинь явахгүй байх бас нөхцөл байгаа штэ. Тэр тохиолдолд яг уу гэхээр өөр байдлаар толгоогоо ажилуулж эхлэх хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр одоо хэрэглэн дээр хязгаарлалт хийгээд шийдэл дуусахгүй нөгөө талдаа магадгүй орлогоо нэмэгдүүлэх те. Хэрвээ хэрэглээний чинь өртөө нэмэгдээд байгаа бол нөгөө талд нь хөрөнгө оруулалтынхаа одоо өгөөжийг арай илүү нэмэгдүүлж гэх юм. Тэр хооронд нь гүйлэх шилжүүлэх нөгөө том сагсаараа бас хүн хэрэглэгчийн үед удирдах боломжийн талаар бол зарих гэдэг юм. Тийм. Ер нь бол эхлээ мэдээж хэрэглэн дээр анхаарна. Тэгээ хоёр дахь асуудал нь болохоор аль болох өөр илүү юу гэдгийг нэг ур чадвараа нэмэгдүүлээ олон өөр орлогын их усүртэй болох хэрэгтэй тий. Орлогын их усүртэй болох хэрэгтэй. Тэгээд нөгөө талд болохоор байгаа хөрөнгөө гэдэг юм уу тий үн цэнийг энэ тэр инфляцид өртөхгүй хэмжээнд одоо өөр хөрөнгө оруулалтын өөр боломжуудыг үзнэ. Тэгмэд хөрөнгө оруулалтын боломж гэхээр яг уу одоо Монголын нөхцөлд бол юу л байгаа шүү дээ. Хамгийн сайн юунд хөрөнгө оруулах вэ гэж ярих үйл хөдлөх гэж явдаг шүү дээ. Тэгэхээр үйл хөдлөлт хөрөнгө оруулах юм уу өөр одоо ямар хөө байдлаар энэ нөхцөл байдлыг даван туулахын гэдэг л тийм арга замуудыг л эрэлхийлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Тийм тэгэхээр мэдээж хэрэг орлогоо нэмэгдүүлэх гэдэг бол нөгөө талдаа зарлаа танах гэдэгтэй гижлхэн нөгөө талд нь гэж нэг зоосны хоёр тал гэж хараад байна. Өмнө гуруулаа ярьсан шүү дээ нөгөө орцын үн нэмэгдэхэд валютын ханш нэг суур шалтгаан гэх. Тэгэхээр валютын ханш өсөд байгаа тэр буураад байгаа шалтгаануудыг нэг сэдвүүлээ ярилцах шаардлагатай байх гэж бодож байна. Валютын ханш өсөж байгаа шалтгаан нэр нь суур шалтгаанууд нь юу байх? Миний бодлоор бол валютын ханш гэдэг чинь өөрөө бас нэг бараа бүтээгдэхүүний үн багхгүй. Яагаад гэвэл валютын ханш гэдэг чинь төгрөгийн үн. Нэг ширхэг $10 хэдэн төгрөгтөө тэнцэх вэ гэдэг чинь төгрөгийн одоо цац зээлийн үн гэсэн үг. Тэгэхээр яг л нөгөө нэг түрүүний хэлдгээр хэрвээ $10 хомсдох юм бол $10 илүү үнэтэй болно. Нөгөө төгрөг олон олшрох юм бол үн цэнэ алдаад тэр тэнцвэр дахиад өөрчлөгдөж шинэ үнэндээ тогтож явна гэсэн үг. Тэгэхээр валютын ханш гэдэг бол одоо манай эдийн засгийг авч үзэх юм бол бид нар илүү нэг тийм хэрэглэгч, үйлдвэрлэгч эсвэл хэрэглэгч ус шүү дээ. Тэгэхээр хэрэглэгч ус бүх зүйлээ гадаадаас авдаг. Гадаадад бол бид нар бол уул уурхайн бүтээгдэхүүнээ зардаг. Тэгэхээр биднэрт орж иж байгаа валютын хэмжээ бол яг бидний гадагшаа зарж байгаа экспорт мэдээж гадаадын хөрөнгө оруулалт зээлгээд тэр хэмжээгээр л хязгаарлагддаг. Тэгтэл бидний хүний хэрэглэлээ бол хязгааргүй тийм бид нар бол гаднаас өчнөө олон төрлийн бараа бүтээгдэхүүн авч хэрэглэмээр байна. Тэр тэнцвэрийг л сайн хангах хэрэгтэй болов гэж бодож байна. Өөрөөр хэлбэл мэдээж валютын орох урсгал бидэнд байх хэрэгтэй. Тэгж одоо валютын ханш төгрөгийн ханш чанга байна. Нөгөө талдаа валютын ханш бага байна. Энэ л алдагдаад байх юм бол одоо ховор зүйл нь илүү үнэтэй л болоод байна гэсэн үг. Тэгэхээр одоо валют биднэрт ховор хомс байх тусам л илүү үнэтэй л болно гэсэн санаа шүү дээ. Энэ бол тэгэхээр миний ойлгож байгаа бол нөгөө талаас нь хэдүүлээ ингээ харах юм бол валютын ханш гэдэг бол товчхондоо гадаадаас авж байгаа бараа бүтээгдэхүүний үн гэж ойлгоод байна. Тэгэхээр валютын ханш өснө гэдэг маань гадаадаас худалдаж авж байгаа барааны үн өсөж байгаа. Тийм. Тэр нь цаашлал манай инфляцийг одоо өсгөх нэг хүчин зүйл болж байгаа боломжтой. Сая дурдсанчлаа угаасаа нөгөө Монгол улс маань болохоор өөрийнхөө онцлогоос хамааран дийлэн хэрэглээнийхээ барааг гадаад улсуудаас худалдаа авдаг. Тэгэхээр ханшийн өөрчлөлт маань нөгөө гадаадаас авж байгаа бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт гэсэн агуулга яваад. Тэгэхээр валютын ханш маань ингээд өсөхгүй ингээд буураад авах боломж байдаг юм. Яагаад заавал өсөд? Одоо гадаадаас авах бараа гэдээ ярихаар магадгүй тэр нөгөө гадаад улсад үйлдвэрлэгдэж байгаа бараа нь валютын ханшаас шалтгааллахгүйгээр тухайн орондоо тухайн үйлдвэрлэгдэж байгаа үйлдвэртэй ч юм уу мужтай улстай үнэн өссөн байвал тэр ялгаагүй л одоо гаднаас авч байгаа бүтээгдэхүүн маань ханшаас хамаарахгүйгээр өсөж байна. Тийм гэсэн өөрөөр хэлбэл импортлогч улсынхаа инфляцийг бол импортоор дамжуулж бид нар бол өөрийнхөө улсын эдийн засаг оруулж ирж байгаа гэсэн юм нь бол тэгэхээр тэр улсын инфляц бол одоо юу гэдэг хөрш орны инфляц бол манай улсын инфляцид бол нөлөөлөх боломжтой. Одоо жишээлбэл нөгөө газрын тосны үнийн өсөлт гэдэг ч юм уу те. Тэр бол ингээд дэлхийд даяараа ингээд импортлогддог инфляц гэх юм уу одоо
дэлхийд даяар тэр газрын тосны үн өсөхөд бол бүх юмны үн өсөхөд нөлөөлж чаддаг гэх юм уу. Тийм адилхан. Тэгэхээр зөвхөн дотооддоо бараа бүтээгдэхүүнээ дотоод үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнээс гадна дэлхийн зах зээл дээр бараа бүтээгдэхүүний өсөх нь бас бидний хэрэгжилж байгаа барааны үн өсөхөд нөлөөлж байгаа. Тийм. Бид нар бол бензин дээр бол хамгийн их мэдэрдэг шүү дээ. Бодит амьдрал дээр бол яг харахгүй чинь нөгөө нэг гаднаас импортоор авч байгаа гол бараа шүү дээ. Тэгээ бүх бараа бүтээгдэхүүний үн шингэж байгаа. Тийм суур барааны үн учраас таварын үн гэж ойлгож байгаа шүү дээ. Тийм үн учраас яг харахгүй л шууд нөлөөтэй болчиход байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг яг юу нөө инфляц ч юм уу эдийн засаг өсөж чинь ч гэдэм үү ингээд нөгөө ийм одоо нэр томьёоллоор гэх юм уу те ярихаар мэдээж нөгөө хүмүүс өөрөөс нь зүгээр хол юм шиг ингээд сэтгэхгүйгээр яг үнэндээ бол өдөр тутмын амьдралд энэ бол нөлөөтэй байгаа шүү гэх юм уу те. Тэгэнгүүт одоо инфляц Монгол төв банкнаас ч юм уу инфляц хэдөө боллоо гэд мэдээ сайт нэвтрүүлгээр ч юм уу ярьж байгаа нөхцөл тэрэн дээр бас ерөөхдөө бол чих тавиад сонор тавиад те бас ингээд анхаардаг байгаасаа гэдэг үднээсээ л бид нар өнөөдрийн сэдвийг хөндөж яриад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө инфляц нь бол үндсэндээ бол нөгөө нэг хамаарж байгаа бол хоёр их үүсвэр байна гэж ярьж штэ инфляц хөдөлж байгаа. Тэгэхээр нэг талаас бол нөгөө нэг орцын үн нэмэгдээд гинөө гэдэг асуудал байгаа тийм нөгөөс талаас орц маань өөрөө орц буюу бараа бүтээгдэхүүний одоо юу гэдгийг үндсэн хүчин бүрдүүлж байгаа хүчин зүйл гэсэн үг шүү дээ. Тэгээ нэг бол үн нэмэгдээд нэг бол ховортохороо мэдээж нэмэгдэнэ. Тийм үн нэмэгд. А нөгөө талдаа болохоор түрүүн ярьсанчлан иргэдийн гардар байгаа одоо юу гэдгийг мөнгөний хэмжээ нэмэгдээд байгаа нөхцөлд энэ инфляц чинь бас нэмэгдээд авах боломжтой юм байна. Тэгэхээр нөгөө мөнгө нэмэгдэх олон арга замууд бас байж болно гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр яг нэг иймэрхүү нэг ийм хөнгөн ийм хэмжээнд нь ерөөхдөө энэ механизмыг гэх юм уу одоо мөнгө эргэлдэж байгаа энэ процессыг ерөөхдөө нэг ойлгочих юм бол өөрийн чинь амьдралд гол нь ийм ойрхон зүйлшүүл гэдгийг л илэрхийлэх гээд байгаа. Тийм хамгийн гол санаа бол яг сонирхолтой санагдаад юу гэж байна. Одоо жишээлбэл ингээд хүмүүсийн дунд одоо нийтлэг асуулт юу вэ гэхээр одоо жишээлбэл ингээд юу гэдэг шүү дээ. Өдөр тутмын амьдралдаа тийм иргэдийн шийдвэр гаргахад одоо орон сууц одоо яг худалдаж авах хэрэгтэй байгаа мó түрээсийн байранд орчвол зүгээр байгаа мó юу гэж бодож байна. Инфляцийг бодож шийдвэр гаргахад би яах вэ гэдэг санаа ярьж байна. Тийм гэсэн. Ерөнхийдөө бол нөгөө нэг олон улс төр ингээд санхүүгийн зах зээл хөгжсөн улс орнуудыг харах орнуудад хөрөнгө оруулагчдыг харах юм бол инфляц өсөх тусам илүү бодит хөрөнгүүд рүү ингэж хөрөнгө оруулагчдаар шилждэг. Өөрөөр хэлбэл инфляц өндөр байх юм бол илүү үл хөдлөх хөрөнгө рүү эсвэл алт руу гэдэг ч юм уу эсвэл түүхийн эдүүд рүү ч юм уу бодит хөрөнгө рүү илүү шилж яг нөгөө бусад санхүүгийн хөрөнгө мөнгө хөрөгч үн цэний алдаад байгаа шүү инфляцаа. Тэгэхээр илүү тийм бодит хөрөнгө рүү шилжих хандлага бол байдаг. Тэгэхээр магадгүй өндөр инфляцтай үед бол үл хөдлөх хөрөнгө бол худалдаж авсан илүү. Монголд бол өөр санхүүгийн бүтээгдэхүүний жишээлбэл юу одоо төрөл бол хомс юм чинь. Миний бодлоор бол үл хөдлөх хөрөнгө рүү ч юм уу хөрөнгө оруулалт хийсэн бол инфляцийн хамгаалалт бол болж чадах юм шиг санагдаж байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нөгөө үл хөдлөх хөрөнгийн үн өсөд байгаа нь магадгүй цаанаа болохоор инфляц бас шалтгаан. Инфляцаа дагаад өссөн гэсэн. Гэтэ инфляц нь бол мэдээж ирэх сая ярьцлаа шүү дээ. Олон шалтгаанууд байх нь шүү дээ. Зах зээл дэх бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх бараа бүтээгдэхүүний үн, мөнгөний нийлүүлэлт, тэгээд валютын ханш гээд олон хүчнүүдээс хамаарч байгаа. Тэгэхээр инфляцтай ер нь яаж тэмцэх ёстой юм бол төв банкуд бол инфляцтай бол тэмцдэг байгууллага. Ерөнхийдөө инфляцийг бол хэлбэлзүүлэхгүй тогтвортой төвшөнд хадгалах зорилт тавьдаг. Түрүүн хэлсэн нэг хөгжингүй улсуудын төв банкуд бол нэг 2% гэдэг ч юм уу. Хөгжиж буй улсуудын төв банкуд бол нэг 6-8% инфляцийг тогтворжуулна гэд ерөнхийдөө явдаг. Тэгээд төв банк инфляцтай тэмцэхдээ нөгөө нэг яриад байгаа мөнгөний нийлүүлэлтийг зах зээлд ихсэх, багасгах гэдэг механизмаар ерөнхийдөө тэмцдэг. Тэр нь бол мэдээж төв банк бол арилжааны банкудаар дамжуулж эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээнд бол хяналттай байх. Бодлогын хэрэгслүүдтэй жишээлбэл одоо төв банкны бодлогын хүүгээд ярьдаг те. Төв банк болон бодлогын хүүтэй. Жишээ Америкийнх бол 4.5% гэдэг ч юм уу те. Европын төв банкных бол нэг 3.5% гэдэг ч юм уу. Тэгээд бодлогын хүүгээрээ дамжуулаад
бодлогын хүүг нэмэгдүүлнэ гэдэг бол цаанаа бол эдийн засгаас мөнгийг бол татж байгаа л гэсэн үг. Бодлогын хүүг бууруулна гэвэл бол цаанаа эдийн засаг руу мөнгө гаргахыг оролдож байгаа гэсэн тийм механизм ажиллаж идэг. Нөгөө талаас нөгөө банкны заавал байлгах нөөц гэж байдаг. Өөрөөр хэлбэл бусд хүмүүсээс хадгаламж хэлбэрээр татсан мөнгөнийхөө чи 10%-ийг заавал одоо өөртөө хадгалаа гэдэг. Одоо шаардлагыг тавьдаг. Тэгэнгүүт магадгүй тэр хувийг Төв банк 15 болгоод өсгөчих юм бол илүү их мөнгийг банк заавал хадгалах шаардлагатай болоод нөгөө талдаа зээл олох мөнгөний хэмжээ багасчихна гэсэн үг тийм. Тийм байдлаар эдийн засагт гарах мөнгөний хэмжээг ихсгэх багасгах замаар инфляцтай Төв банкуд бол дэлхийн төв банкуд бол тэмцдэг. Тэгэхээр Төв банк бол мөнгөний нийлүүлэлтийг бол сая хэлсэн арга хэрэгслүүдээр удирдах юм байна. Тэгэхээр одоо Жавзаагийн хувьд тэгвэл одоо энэ нөгөө хүн хэрэглэгч талаас инфляц дээр харин хэрэглэгч талаас одоо тэгэл юу яаж шүү дээ. Аль болох олон төрлийн ажил хийх гэж хичээж байна. Орлогоо нэмэгдүүлэх тийм арга механизмыг хайж байна. Түрүүн үнэхээр яхаа аргагүй бараа бүтээгдэхүүний үн өсчихсөн одоо талхсан үү махны бүх юмны үн өсчихсөн байгаа нь бол илт байгаа. Тэгээ тэрэн дээр бол аль болох тэр одоо хэрэглэн дээр бол анхаарах бол зайлшгүй шаардлагатай л та. Гэхдээ нөгөө талаас одоо жишээлбэл хувь хүнийхээ хувьд одоо жишээл миний хувьд хэрэглээгээ амар их танахаас илүү орлогоо нэмэгдүүлэх гэдэг одоо жоох нэг тиймэрхүү байр суурьтай байдаг гэх юм уу те. Зөвхөн энэ инфляцтай холбоотойгоор ч яг биш. Тэгэхээр мэдээж бүр хитрэх юм бол мэдээж танана гэдэг арга хэмжээ байна. Тэгэхээр илүү ер нь бол байх ёстой хэмжээний зардал энэ чинь тогтмол зардал. Тийм учраас энийг хангахын тулд би өөр юу хийж чадах вэ гэдэг юмнуудыг үнэхээр чадахгүй гэдэг юм уу одоо нэмэлтээр сурах шаардлагатай зүйлээ сураад илүү өөр төрлийн ур чадрууд эзэмшээд өөр байдлаар орлого нэмэгдүүлэх боломжуудаа илүү одоо гаргах гэдэг юм уу те тэр тал дээр илүү төвлөрж байна. Түрүү нөгөө нэг инфляц гэдэг дээр нөгөө нэг хэдүүлээ ингээд инфляцийг ингээд макро төвшөнд ингээд ярихлаар инфляц эдийн засгийн өөрөө юм цогц систем. Энэ дотор чинь валютын ханшиж нөлөөлж байгаа, үйлдвэрлэл нөлөөлж байгаа, мөнгөний нийлүүлэлт нөлөөлж байгаа, нөгөө талаас зээлийн хүү нөлөөлж байгаа, төсвийн зардал нөлөөлж байгаа гэдэг олон зүйлийн энэ цогц систем дотор инфляц гэдэг үр дагавар бас үүсэж байгаа. Ерөнхийдөө бол эдийн засаг гэдэг агуулгаараа ярих юм бол одоо жишээлбэл төсвийн зардлын хэтрэлт гэдэг тийм. Одоо COVID-19 үед засгийн газар маш их мөнгө гаргаад хэвлэснээс болоод дэлхийд даяар инфляц нэмэгдээд өөрөөр хэлбэл одоо юу гэдэг мөнгөний бодлогоос үл хамаарсан инфляц, төсвийн зардал, төсвийн тэлэх бодлогоос хамаарсан инфляц жишээлбэл гарч байгаа гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр ганцхан энд байгаа мөнгөний бодлого гэдэг зүйл чинь болвол эдийн засгийн нэг хэсэг. Тэн дотор болвол цогц систем харилцан бие биендээ уялдаатай энэ системд бол өөр нөлөөлөх олон хүчин зүйл байгаа. Түрүүн хэлсэн хажуу орны үнийн өсөлт тий хажуу орны инфляц. Валютын ханшийн өсөлт. Дээрэс нь төсвийн зардлын тэлэлт гэдэг ч юм уу. Энэ бүх хүчин зүйлс нийлж ерөнхийдөө эдийн засгийн үзүүлэлтүүдийг тодорхойлно л да. Хэдүүлээ бол инфляцийг бол хувь хүн талдаа өөрөх талдаа жижиг нэгжээр ярих юм бол магадгүй бид нар инфляцтай хэрхэн тэмцэх, инфляцийг хэрхэн зохицуулах гэдэг эсвэл өөрийнхөө хэмжээтэй тэр талаас нь болов авч үзье яаж бол макро эдийн засгийн түвшинд ярих юм бол магадгүй тэр олон хүчин зүйлийн алилцсан үедээ ярих юм бол илүү том сэдв болоод хэлээ явчихсан. Тийм. Тэгэхээр нөгөө өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт очихондоо. Тийм. Тэгэхээр яалтчгүй нөгөө хэрэглээгээ зохицуулах л ер нь бол хамгийн ихний арга. Тийм хэрэглээгээ зохицуулна. Тэгээд аливаа гарч байгаа оруулалтын дээрээ инфляцийн түвшинг авч үзэх шийдвэр гаргах шаардлагатай. Тийм. Тэгээ нөгөө аливаа гарч байгаа санхүүтэй холбоотой шийдвэрүүд дээр бас тэрийг бодолцдог байх хэрэгтэй гэх юм уу те. Ер нь зүгээр ингээд нэг юм ойлголт тэр нэг хүнд байх хэрэгтэй л гэдэг санааг яриад байгаа. Инфляц гэдэг чинь одоо юу вэ те? Хадгаламжинд мөнгө хадгалуулахаар хийдийн арилжааны банкны хадгаламжийн хүү. Гэтэл өнөөдрийн инфляц хэд байгаа юм те? Тэгвэл би зөрүүгээс нь яг боддоор хэдэн үе ядаж өгөөж болох гэдэг наа мөнгөнийхөө хувьд. Тэгээ саяс нөгөө мөнгө хадгалахаар нөгөө үн цэн буураад байгаа гэж инфляцийн үед сая нөгөө оршихуйн хэлсэн шиг яг тэр үйл хөдлөх буюу тэр нөгөө бит хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийх нь нэгдүгээрт нь болохоор тэр нөгөө орлого өгөөжөөс гадна тухайн нөгөө тэр хөрөнгөний чинь үн нас өөрөө давхар өсөж байгаа. Тийм. Үн цэнийг хадгалж чадна гэсэн үг. Үн цэнийг хадгалж чадна.
Яг тэгээд тэр нөгөө яг түрүүний жишээн дээр хошгоогийн хэлсэн гол бас зөв санаа одоо зөв харагдах үнцг юу гэхээр урт хугацаанд гэдэг нэг асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр урт хугацаанд инфляц өсөж байгаа тохиолдолд илүү бит хөрөнгө рүү хөрөнгө оруулдаг гэдэг ийм хандлага байгаа. Бодит хөрөнгө рүү гэдэг хандлага байгаа гэж. Гэтэл богино хугацааны асуудлыг ярих юм бол бас магадгүй альж хувилбар нь одоо юу гэдэг эдийн засгийн тодорхой нэг мөчлөг дайрдаг ч юм уу тийм ямар нэгэн байдлаас хамаарад богино хугацаанд бол магадгүй тэр байрыг худалдаж авах биш түрээслэх сонголт нь илүү байж болно. Ер нь бол миний хувьд бол урт хугацаанд бол яг харахгүй санал нийлж байна. Одоо инфляцтай байгаа үед бол илүү бит хөрөнгө рүү гэдэг тий. Бүр өмнөх өөр одоо юу гэдэг хүмүүсийн бас гаргаж байгаа шийдвэр гаргалтуудыг харахаар тэр үйл хөдлөх хөрөнгө алт тэгээ бүр дээрэс нь газар мазар гэдэг тийм өөр хөрөнгүүд рүү одоо яг юм бит хөрөнгүүд рүү хөрөнгө оруулж эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм жишээнүүд бас аюул сонссон ойрын хугацаанд тэгэхээр бас яг аргагүй л нөгөө инфляц өсөж байгаа нэмэгдэж байгаа учраас хүмүүсийн хөрөнгө оруулалтын чиг хандлага нь арай өөр зүйл бит хөрөнгө рүү бодит хөрөнгө рүү яваад байгаа нь бол бас харагдаж байна гэж харж байна л та. За өнөөдөр болохоор ингээд маш сонирхолтой сэдвээр ярилцлаа. Тэгээд энэ өнөөдрийнхөө ярилцлагыг дүгнээд оршихын үед ерөнхийдөө бол инфляц гэдэг бол бидний төрөвчний дайсан гэж ойлгож байна тийм бидний худалдаа авах чадварыг багасгаж идэг. Тэгэхээр хүн болгоно инфляцийн талаар мэдээг сонсож хүн болгоно чухалчилж дээрээс өөрийн хувийн санхүү хөрөнгө оруулалттай ч инфляцтай уялдуулж шийдвэр гаргаж явах нь зөв юм байна. Инфляцийг үүсэж байгаа шалтгааныг бол бид нар бол хүмүүсийн эрэлт болон нийлүүлэлтийн талаас нь авч үзтээ. Нэг бол эрэлт ихсэд бол инфляц бол нэмэгдэх нь нөгөө талаас бол нийлүүлэлтийн шинж чанартай буюу тухайн бараа бүтээгдэхүүн хомсдоход мөн инфляц үүсдэг юм байна гэдгийг бол энэ дугаараар бас онцлон хэлцлээ. Ерөөд нь айгүй сайн бацчлаа ш тий. Яг нэмээд хэлэх зүйл нь болохоор юу гэдэг нь яг өрхийн хувьд гэх юм уу тий. Өрхийн хувьд яг өрхийн санхүүгээ зохицуулдаг хүмүүсийн хувьд тий бас яг харахгүй л нөгөө анхаарч авч үзэж хэрэглээндээ бас тодорхой хэмжээний нөгөө нэг өөрчлөлтүүдийг оруулаарай гэдэг санааг нэмж төрдмөр байна. Тийм тэгээд маш сонирхолтой боллоо гэж бодож байна. Яг гурлаа инфляц үнийн өсөлтөөр л ингээд хүн болгоо ярьдаг те. Гэхдээ яг суур шалтгаанууд нь юу юм гэж тэр болгон хүмүүс бас бодож байгааг бах. Тэгэхээр яг нөгөө эдийн засгийг том зургаараа харах юм бол мөнгөний нөлөөлөлт валют яаж ч гэдэг юм уу. Дэлхийн зах зээлийн үн гэдэг аюу олон суур хүчин зүйлүүд байдаг юм байна. Тэгээ энтэй болохоор нөгөө бодлогын одоо төв банк ч гэдэг юм уу засгийн газар бол мэдээж хэрэг өөрөөсөө арга хэмжээг аваад чиглүүлээ явж байгаа. Гэхдээ яг инфляц гэдгийг бас нөгөө хувь хүн хэрэглэгч гэдгийн үед яг ингээд өөрийнхөө амьдрал дээрээс анхаарад зөвхөн хэрэглээ биш нөгөө талд нь хөрөнгө оруулалт те үнцийн ирээдүрөө урт хугацаанд харсан шийдвэр гаргуулалт дээрээ бас тодорхой хэмжээнд бодож үзэх шаардлагатаас идэм байна гэж үзэгчд маань өнөөдөр ойлгож авсан болоо гэж бодож байна. Тэгээд маш сонирхолтой яриаар нүүсэн та хоёртаа баярлалаа. Тэгээд үзэгчд маань ч гэсэн бидний ярьсан зүйлсээс тодорхой хэмжээний инфляц гэдгийн талаар ойлголт авсан гэж найдаж байна. Тэгээд дараагийнхаа нэвтрүүлгээр бүр илүү сонирхолтой сэдвээр та бүхэнтэйгээ ярилцах болно. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр дахин уулзъя. Баярлалаа. Баяртай үзэгчдээ. Баярлалаа, баяртай. Баяртай. За баярлалаа. Баярлалаа.